Бүх зүйл Бурханаас эхлэлтэй. Америкийн нэгдсэн улсын Вашингтон ДС хот дахь Энэрл Христийн Монгол чуулган зорилгоор удирдуулсан амьдрал номыг албан ёсны эрхтэйгээр монгол хэлэнд хөрвүүлэн та бүхэнд хүргэж байна. За бид нар зорилгоор удирдуулсан амьдрал гэдэг ном үзэж байгаа. Тэгээд энэ номон дээрээс бид нар одоо Бурхны бидний амьдралд өгсөн тэр 5 зорилгыг суралцж байгаа. Тэгээд өөрөөр хэлбэл юу гэсэн үг вэ гэвэл одоо ингээд Бурхан та бидний хүн нэг бүрийг төлөвлөж байгаад энэ ертөнцид авчирсан. Тэгээд энэ ертөнцид амьдрах хугацаанд бид нарыг чухам хэн байж, яг юуг үйлдэж амьдраасаа гэж Бурхан хүсэж байгаа вэ гэдгийг одоо суралцж байгаа. Тийм ээ. Хамгийн ихний нэгдүгээр зорилго нь буюу одоо хамгийн ихний бидний энэ ертөнцид одоо амьдрах хугацаанд хийж байх ёстой зүйл маань юу вэ гэхэлэр Бурхантай байнга хамт байж амьдарч суралцах гэж суралцсан. Тэгээд одоо хоёр дахь зорилго нь Бурхны гэр бүлийн гишүүн байж амьдрах гэж сурж байна. За энэ талаар бид нар энэ ялангуяа одоо 2-р зорилгын тухай олон дахиж ярьж байгаа. За яагаад заавал одоо ингээ Бурхан тийм ээ бид нарыг ингээд Бурхны гэр бүлийн гишүүн бай гэж одоо хэлээд байгаа юм бэ тийм ээ. Тэгээ бид нар энэ тухай нэлээд ярилцсан. Тэгээд одоо бид нар юу гэж суралцж байна гэхлээр за одоо эдийн цэцэрлэг буюу одоо нэгэсэндээ Диважингийн тэр төгс төгөлдөр орчинд Бурхан хүнийг хараад хэлэхдээ хүн ганцаар байх нь зохисгүй юм а гэж хэлсэн. Тийм ээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл бид нар хүмүүстэй харилцаж тодорхой хамт олонд харьяалагдж байж сая бид нар яг бүрэн гүйцэд хүн болдог. Бүрэн гүйцэд одоо амьдралаар амьдрдаг гэсэн утгатай. Тийм ээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл бидний хинж ганцаараа байж ганц итгэгч байж тийм ээ амьдрахаар бүтээгдэггүй юм а тийм ээ одоо Монгол ардын үг вэ шүү дээ одоо ганц хүн айл болдоггүй ганц мод гал болдоггүй гэж тийм ээ тэгээ одоо юу гэж хэлж ийн гэхэлэр ерөөсө хүн бол ерөөсө тэгж ганцаар байхаар бүтээгдэг. За тэгэхээр өөрөөр хэлбэл одоо ингээд Бурхны биднэрт өгж байгаа сүм болвол та бидний ингэж хамт олонтой байх хэрэгцээг нэг талаас нь хангаж өгж ийн гэсэн. Өөрөөр хэлбэл хүмүүс бид нар хамт олонтой тодорхой хамт олонны нэг хэсэг байж харилцаан дотор л сая бид нар өсч өндөд бүрэн төгс хүн болдог тийм ээ гэсэн утгатай. Ерөөсөө хүн бол угаасаа тэгж л хийгдсэн. За бид нар өмнө ярьсан тийм ээ. За хүмүүс бидний хувьд яг амьдрал дээр тулаад ирэхлээр хүмүүстэй харилцаа тогтоох эсвэл тодорхой хамт олонны нэг байж амьдрах гэдэг ерөөсөө амаргүй. Тийм ээ. Ер нь ингээд аливааны харилцааг бий болгох гэдэг нь амаргүй. Аливааны харилцааг ингээд зөв зүйтэй аваад явах гэдэг нь бас амаргүй. Тэгэхээр одоо хүмүүс бид нар тийм амаргүй зүйлээс нь зайлсхийгээд одоо тийм өөр зүйлсүүдээр тийм ээ одоо ингээд өөрөөр хэлбэл одоо нэг өөр зүйлсүүдээр тэр хэрэгцээг хангах гэж оролдож эхэлсэн гэдэг. Бид нар энэ уртлын хичээл дээр ярьсан тийм ээ одоо хүн ингээд карьераар дамжуулаад тэр хэрэгцээг хангах гэж оролддог тийм ээ. Өөрөөр хэлбэл би одоо ингээд аягүй мундаг амжилттай сүрхий хүн болоотхул хүмүүс надад ер нь аягүй сайн болноо гэж хандаж эхэлдэг тийм ээ. Тэгээ өшөө одоо ингээд бид нар ярьсан тийм ээ. Одоо Америкт 3 айлын 2 нь грин тижээр амтнд тижээж тийм ээ. Өөрөөр хэлбэл яаж юм гэхэлэр нөгөө нэг хүлээж авагдах, хайрлагдах хэрэгцээгээ хүмүүстэй харилцаанаас авч чадахгүй болохоор бид нар өөр зүйлсээр орлуулж эхэлж байна. Тийм ээ. За тийм тэгтэл одоо эсрэгээр Бурхан биднэрт юу гэж хэлж байна гэхэлэр заагаан зөргөө чамд би одоо ингээд итгэгч ахан дүүсийг өглөө. За тэгэхээр надад юу гэж хэлж байна гэхэлэр чи энэ хүмүүстэй одоо ийм гэр бүл болж амьдраа. Тийм ээ. За тэгтэл одоо ингээд яг тэр тухайн сүм чуулган тэр гэр бүл болвол тэр болгон миний санаанд таарахгүй тийм ээ. Тэр хүмүүсийн санаанд ч би бас таарахгүй. Тэгээ ийм асуудал байна. Тэгтэл яагаад Бурхан надад ингэж тушаагаад байгаа юм те? Тэгээ яагаад вэ гэхлээр
тэр өгчгсөн хүн нэг бүртэй харилцах харилцаан дээр би ажиллаж, тэр харилцаа нэг болгоныг бий болгож, тэр харилцаа нэг болгоныг тижээж тэтгэн авч явах процессд бол би сая хүн болж төлөвшдөг. Би бас яг энэ чармаалтын дунд л би сая хамгийн амьдрч болох баялаг амьдралаар амьдрдаг гэсэн үг. Тийм ээ. Тэгэхээр тэр Бурхны надад өгöd байгаа тэр тушаал болвол намайг нэг одоо нэг өөрөө нэг Бурхан нэг инэрлэгээ сүм байгуулчаад тэрэнд одоо намайг ашиглах гад л те намайг л хэрэгжилчих гээд байгаа юм биш ээ. Хамгийн нэгдүгürt энэ нь миний сайнны тулд юм. Тэгэхээр одоо өнөөдөр бид нар 18 дугаар өдрөөс ахуулаад одооноос ахуулаа юу үзэж юм гэхээр яаж тэр харилцаануудыг тэр одоо бий болгох юм бэ? Яаж тэр харилцаануудыг яавал тэр харилцаанууд бий болдгийг, яавал тэр харилцаануудыг хамгийн зөвөр авч явах юм бэ гэдгийг суралцнаа гэсэн үг. За 18 дугаар өдөр амьдралыг хамтдаа туулах нь. Колосай 3:15. Та нарын хүн нэг бүр чинь Христийн биеийн нэгэн хэсэг. Тэгээд та нар хамтдаа эв найртай амьдрахаар сонгогдсон гэсэн. Дуулал 133:1 Бурхны хүмүүс хоорондоо төгс зөгцсөн амьдрах нь хичнээн сайхан, хичнээн тааламжтай вэ гэсэн. Амьдрал бидэнд хамтдаа туулахын тулд өгөгдсөн. Тийм ээ. Өөрөөр хэлбэл яаж юм? Та энэ амьдралыг ингээд ганцаараа туулах гэж танд өгөгдөөг юм аа. Танд өгөгдсөн амьдрал болвол бусад хүмүүстэй хамтарч хувааж ингэж хамтдаа туулахын тулд өгөгдсөн юм аа гэж. Бурхан биднийг амьдралыг хамтдаа туулаасаа хэмээн хүсдэг. Библиэд энэхүү амьдралыг хамтдаа туулахыг нөхөрлөл гэж нэрлэдэг. Гэвч өнөө үед энэхүү үгийн Библийн утга учир алдагдаж, нөхөрлөл гэдэг үгийг бие биетэйгээ зүгээр л ярилцах, цуглах, хамтдаа хооллож, хөгжилдөх гэдэг утгаар ойлгож хүлээж авдаг болж. Угтаа та хаана нөхөрлөдөг вэ хэмээх асуулт нь та аль сүм чуулганд харьяалагддаггүй гэж ойлгогдох болж мөн хүндэтгэлийн цуглааны дараа үлдэж нөхөрлцгөөе гэдэг нь сүмийн дараах цай, хөнгөн зуушиг хүлээцгээе гэсэн утгаар хэрэглэгдэх болжээ. Жинхэнэ нөхөрлөл гэдэг нь сүм чуулганы нэм гаригийн хүндэтгэлийн цуглаанд хүрэлцэн ирэхээс хавьгүй гүн гүнзгий ойлголт бөгөөд амьдралыг хамтдаа туулна гэсэн утгатай аж. Энд хувиа үл хичээн бусдыг хайрлах, чин сэтгэлээсээ бусдтай хуваалцах, бусдад үйлчлэх, өөрөөсөө золиос гарган бусдад зориулах, бусдыг энэрэн тайвшруулах зэрэг шин гэрээний бие биенээ гэсэн бүхий л тушаалууд хамаарагдах болно. Нөхөрлөлтийг буу болгоход тухайн бүлэгт хичнээн хүн хамрагдаж байгаа нь чухал бөгөөд хүн цөөн байх тусмаа жинхэнэ нөхөрлөл үүсдэг байна. Та олон хүмүүстэй хамтдаа Бурхныг бишрэн дээдлж болох ч харин хэн нэгэнтэй дотн нөхөрлөх боломж олддоггүй. Тухайн бүлэг 10-аас олон хүмүүстэй болох үед голдуу хамгийн дуу цөөтэй нэг нь тэр бүр оролцоо болж цөөн хэдэн хүн нь голлож эхэлдэг. Есүс өөр цөөн тооны дагалдагч нарын бүлэгт үйлчилж байв. Тэрээр илүү олон хүнийг сонгож болох байсан ч хүн бүрийн оролцоог тэгш хангая гэвэл дээд тал нь 12 дагалдагчл хамгийн сайн тохирно гэдгийг мэдж байсан. За өөрөөр хэлбэл одоо ингээд сүм дээрх одоо нөхөрлөл гэдгийг өнөөдөр за одоо хамтдаа уулзаж нөхөрлцгөөе эдэр гэдгийг бид нар одоо ямар утгаар ойлгодог вэ гэвэл ингээ хамтдаа нэг хоол цаа идж уугаад хамтдаа одоо тоглож наадаад юм уу тийм ээ ингэж өнгөрөөх цагийг хамтдаа одоо нэг ингэж зугаатай сайхан өнгөрөөх цагийг бид нар нөхөрлөл гэж нэрлэдэг болцоон гэж юм. Гэтэл яг үнэндээ нөхөрлөл гэдэг нь ямар утгатай вэ гэвэл амьдралыг хамтдаа туулна гэсэн үг. Тэгэхээр өөрөөр хэлбэл би яах нь би тэр энэрл сүмд явж байгаа хүн нэг бүрийн амьдралыг тэр нэг хүн нэг бүртийн амьдралыг хуваалцаж тэдэнтэй амьдралыг хамт туулах ёстой гэсэн үг. Би зүгээр л сүмийнхэнтэйгээ уулзаад сайн уу маань уу найзаа майзаа гэдээ өнгөрөх төдий биш. Хинийх нь амьдрал юу болж байгаа, юу болохгүй байгаа. Хэн нэг хүн тусламж хэрэгтэй, хэн нэг хүнд ачаа үүрж байвал тэр хүний ачаанаас үүрлцэх нь миний нөгөө амьдралыг хамтдаа туулна гэж энэ Бурхны хүсэж байгаа зүйл нь энэ юм аа гэж. Тэгэхээр тэр нөхөрлөлүүдийг яаж бий болгох вэ гэж тийм ээ. Ер нь одоо эсийн бүлэг юм уу эсвэл ингээд
жижиг бүлгийн нөхөрлөл одоо ийм харилцаан дотор л итгэгчдийн хооронд нөхөрлөл бий болдог. 50-60 хүн нэг дордоо 100-200 хүн нэг дор цуглацсан тэр болгон хоорондоо ойртож нөхөрлөж бие бинийгээ таньж мэдж чаддаггүй. Тэгэхээр одоо тэр 9 бүлэг гэх шиг одоо нэг 10-аас 12 хүний бүлгэл байх хэрэгтэй. Тэрнээс том болоод хэрэггүй гэж. Яагаад гэвэл тэрнээс олон болчвол хүн болгоны оролцоо байхаа болоод хитгэн одоо ингээд над шиг яриа мараа их одоо үг хэлэх дуртай хүмүүс нь голлоод дуугаа шиг байдаг хүмүүс нь ингээд нөгөө шахагдаад тэгээд нөгөө нөхөрлөөс гараад явчихдаг юм аа гэж хэлж байна. Тэгэхээр одоо Есүсийг ингээд анх ирээд 12 дагалдагч дагуулад яваад байсан чинь өөрөө учиртай юм аа. Одоо Есүс 20 хүн юм уу 200 хүнч дагуулж болох байлаа шүү дээ. Тэгвэл 20 хүн юм уу 200 хүн дагуулчих юм бол нөгөө тэр 20 хүмүүс нь хоорондоо нөхөрлөх, ойртох тэр нөхцөл нь бүрддэггүй маа гэж хэлж. Тэгэхээр Есүс тэр 12 хүнийг сонгосон нь тэр 12 хүмүүс нь хоорондоо ойртон нөхөрлөж, бие биенийхээ асуудлыг мэдж, бие биенийхээ ачааг үүрлцэхийн тулд тэр тоог сонгосон байх нэ. Таны биетэй адил Христийн бие ч олон жижиг эсүүдээс бүрдсэн байдаг ба таны бие шиг Христийн амьдралч бас эс дотор л өрнөж байдаг. Ийм учраас Христэд итгэгч хүн бүр сүм чуулган дотроо эсийн бүлэг, нэм гарагийн сургалт, эсвэл Библи судлалын групп гэх мэт аливаа жижиг бүлэгт харьяалагдаж оролцох хэрэгтэй. Том цугларалтууд дээр биш, яг ийм л орчинд жинхэнэ хамт олон үүсч бий болдог. Хэрв та сүм чуулганыг усан онгоц хэмээн төсөөлбөөс энэхүү жижиг бүлгүүд нь усан онгоцны аврах завиуд аж. Бурхан Христ итгэлт хүмүүсийн жижиг бүлгүүдэд гайхамшигтай амлалт өгсөн нь Матай 18:20-д 2 буюу 3 хүн миний нэрээр цуглаваас би тэдний дунд байна гэсэн. Харамсалтай нь өнөөдөр итгэгч хүн жижиг бүлэгт харьяалагдах нь тэнд жинхэнэ хамт олныг олох баталгаа болохгүй байна. Олон сүм чуулганы эсийн бүлгүүд бол нэм гарагийн сургуулийн ангиуд нь өнгөц харилцаан дээр гацчихсан. Жинхэнэ нөхөрлөл гэж чухам юу болох талаар ямар ч ойлголтгүй байдаг. Жинхэнэ болон хуурамч нөхрөлийн хооронд ямар ялгаа байж болох вэ гэж. За одоо хэрхэн жинхэнэ нөхрөлийг бий болгох вэ? Энэ бол зөвхөн одоо сүм доторх эсийн бүлгүүд төдийгүй. Ер нь таны амьдрал бүхэлдээ хамаатай. Таны бусад харилцаанууд дээр ч гэсэн яг энэ зарчмууд ижилхэн ажиллах болно. Тэгэхээр хамгийн эхний зарчим нь жинхэнэ нөхөрлөлд хүмүүс бие биедээ чин үннээсээ ханддаг. Жинхэнэ нөхөрлөл гэдэг нь дүр эсгсэн, өнгөцхөн хөнгөн яриа биш бөгөөд харин ч энэ нь чин сэтгэлээ, үннээ хуваалцсан харилцаа юм аа. Хүмүүс өөрсдөө яг үнэндээ хэн гэдгийг амьдралд нь юу болж болохгүй байгааг үннээр хуваалцаж эхлэхэд ийм харилцаа үүсдэг. Жинхэнэ нөхөрлөлд хүмүүс гомдол шархаа хуваалцсан. Тэдэнд яг ямар байгаагаа өгүүлж алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч, эргэлзээ айдсаа нээж, сул дорой байдлаа хүлээн зөвшөөрч, бусдаасаа тусламж болон залбирлыг хүсдэг юм аа. Тэгэхээр өөрөөр хэлбэл яах нь вэ? Та хүнтэй ойртож нөхөрлөе гэвэл тэр дүр үзүүлэх, өнгөцхөн тэр гадна талаа харуулах биш. Та өөртөө яг ямар асуудал байдгийг хуваалцах хэрэгтэй гэсэн. Тэр бүгдийг нээж гаргах хэрэгтэй. Тийм ээ? Би одоо ингээ өмнө ярьжсэн юм аа. Одоо ингээ Монголд байж исэн манай нэг найз одоо мундаг мишнер хүн тийм ээ. Тэгээд одоо ингээд ерөөсөө одоо миний мэдх ер нь бол ингээд айгүй мундаг л итгэвч хүн байгаа хөөхгүй. Миний дэргэд одоо ингээд бүр өөр орноос Монголд ирээд ингээд одоо үйлчлээд явж байгаа хүн чинь тийм ээ. Тэгээд тэр хүн нэг өдөр ингээд надтай ганц зураг бичэнтэй хойлохноо уулзъя. Тэгээд хойлохноо уулзаад ингээд суусан чинь би Библиэлд одоо ингээд бид нарыг бие биендээ үннээ хүлээ одоо ингээд нүглээ намжил гэсэн байд юм аа. Тэг би чамд одоо ингээд өөртөө байдаг нэг нүглээ хуваалцмаар байна. Оо за би ч одоо ингээд хэрэг дурлж шít. Энэ нь ямар нүгэл байд юм болоо гэх. Тэгсэн чи тэр найз маань юу гэж хэлсэн гэхээр би одоо ингээд өсвөр насандаа аюух ингээд порно үзсэн. Тэгэд өнөөдөр хүртэл одоо тэр болвол ер нь ингээд миний сэтгэлд ингээд аюу том одоо ингээд үлдсэн. Тэгээ өнөөдөр ч гэсэн ингээд би ухамсаргүйгээр миний сэтгэлд ингээд янз бүрийн тийм одоо нэг бодлууд орж ирдэг гэж. Тэгээд тэгж хэлсэн байхгүй. Тэгээд би одоо магадгүй тэр яриа одоо битүүрийг их ойрхон найз болгосон байх.
Тэр хүртэл би одоо тэр хүний чинь ерөөсөө нэг Тэнгэрийн амьтан шиг л харж байгаа шүү дээ. Одоо ерөөсөө Библи, А, Б гүн мэднэ. Би одоо хэн блэ тийм ээ? Гэтэл тэр хүн чинь миний дэргэд одоо ингээ бүр амар мундаг хүн байтлаа. Тийм зүйлээ надтай хуваалцсан чи би тэр хүнийг эн чинь зүгээр л надтай л адилхан хүн байж штэ. Тийм ээ? Одоо ингээд энэ хүнд чинь ийм асуудал байд юм байна. Ийм асуудал байдаг ч би арай бодог одоо юу гэдгийг те нэг одоо намайг нүглээ намжлгүй би ингээд дотроос бодож байгаа хамгийн гайгүйг нь гаргаж хэлнэ шүү дээ. Ер нь тэр хамгийн нүдний булаагаа хүнд хамаагүй ярихгүй шүү. Тэр чинь цаана нууж байгаа зөндөө леер байгаа шүү. За энийг л ярьчвал ер нь гайгүй баг өөрийгөө жоохон магтах маягтай тийм ээ. Тийм минэттэй үйл явдал болж байна. Бид нар ингээд анх энд ирчээд нэг утасны карт зардаг байсан байхгүй юу? Тэгээ утасны карт ингээд зарахтаа хүмүүст ингээд нөгөө дугаар хэлээд өгчдөг байхгүй кодыг нь. Тэгэд ингээд код хэлж өгөөд нөгөө хүн нөгөө кодоо хийгээд утсаар ярьдаг байсан байхгүй юу? Тэгсэн чинь нэг өдөр нэг хүн ирээд хэллээ одоо ингээд танараас авсан утасны карт чинь ингээд минутанд гүйчлээ. Тэгээд нөгөөх нь ингээд цаанаа шалгуулсан чи өөр хүн тэр кодоор нь ярьсан байгаа байхгүй юу? Тэгэнгүүт нь ямар утаснаа дагуурлаа ярьсан байна гэж хөөж байгаа нөгөө код хулгайлсан хүнийг олцлоо. Тэгээ нөгөө хүнтэйгээ ярихгүй чи одоо энэ хүний утасны картны дугаарыг ингээд хулгайлаад ярьсан байна гэсэн чи мань хүн юу гэсэн гэж өдөөс би бүр багын юм штэ. Би ямар ч тоог нэг хараад тогтоодог байхгүй гэсэн байхгүй. Нөгөө нэг гимээ гимших юм байх гэсэн чинь нөгөөдхөр бүр бахархаа гайхуулаад наадаг шүү дээ өдөөс тий. Тэрэн шиг тийм ээ одоо намайг нүглээр намжлаа гэвэл би одоо магадгүй нөгөө нэг одоо өөрийгөө магтаж одоо хамгийн хөнгөнл гимээ одоо би хүнд хэлнэ шүү дээ. Хамаагүй одоо хүнд амар гимүүдээ би хүнд ярихгүй шүү дээ хүн тийм ээ. Гэтэл ингээд манай тэр найз тэрийг гаргаад хэлсэн чинь одоо энэ нь надад хоёр янзын мессеж одоо болж надад бууж штэ. За нэг талаас энэ хүн болвол намайг авиртаг амар ойрхон гэж боддөг юм байна. Энэ хүн энэ нүглээ энэ одоо бодлоо өөр хүмүүст ярихгүй штэ. Надад ярьж байгаа болвол энэ хүний хувьд би айгүй чухал ойрхон найз нөхөр юм байна гэдэг энэ мэдрэмжийг надад төрүүлсэн. Нөгөө талаас нөгөө хүн чинь ингээд одоо миний өмнө дандаа би Библи мэддэг би одоо айгүй мундаг миссионер хүн шүү гэд давхиад байсан болвол бит хоёр хизээч тэгж ойртохгүй байсан баг. Тэгтэл тэр хүн маань бас яг надтай адилхан ийм гим нүгэл дунд бас ингээд одоо зовоод бас ялагдаад явдгийм байна гэдгийг харахаар тэр хүнийг би одоо яг байгаагаар нь хүлээж авахд хүргэсэн. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо яг энэ саяны ихний дүүлбэрүүд нь шүү дээ. Энд чи юу хэлээд байна гэхэлэр чи хүнтэй жинхэнэ нөхөрлөлийг бий болгоё гэвэл тэр ингээд тэр хүний өмнө сэтгэл төрүүлэх гээл тэр хүнд мундаг харагдчих гал худлаа дүр үзүүлээл худлаа өөрийгөө ингээд хамгийн сайн талаас нь харуулах гэж ерөөсөө бити оролдоо. Тэгэж жинхэнэ харилцааг бий болгодгүй маа. Жинхэнэ харилцааг бий болгоё гэвэл чи тэр өөрийн дотор байгаа хамгийн эмзэг тэр одоо гим нүгэл чиний одоо тэр нөгөө нэг одоо туйлдж ядраадаг тэр асуудлаа л хуваалц. Тэгвэл л харилцаа үүсдэг. Тийм ээ. Тэгэхээр бид нар хүнтэй харилцаа үүсхийг үл яах нь тэр хүний өмнө яг жинхэнэ байгаа төрхөөрөө л бид нар гарч ирэх ёстой юм аа. Тэрийг харуулах байгаа ингэж нээж өгөх нь тэр хүний одоо надад хандах сэтгэлийг нээдэг түлхүүрнэ. Тэрнээс би хүний өмнө мундаг гахуулах гад байх юм бол тэр бол тэр хүний сэтгэлийг хаадаг. Яагаад гэвэл бүх хүн мэднэ хинч тийм амар мундаг биш. Тийм ээ? Ямар ч мундаг хүний нүүрний цаана яг миний дотор байдаг хог новш тэр хүний сэтгэл бас байж л байдаг. Гэтэл тэрийг нуугаад би ерөөсө худлаа ярьдаггүй мó. Би станаар бүр багаасаа ерөөсө хүнд атаархдаггүй штэ. Би өстө хүмүүс ингээл айгүй сонин хорон загнаад байдаг. Би өстө тэгдэггүй маа гэж ингэж ярьж байгаа хүнтэй та ойрт чаддгүй. Харин эсрэгээр одоо яг юу гэж юм? Жинхэнэ нөхөрлөлт хүмүүс гомдол шархаа хуваалцсан. Тэдэнд яг ямар байгаагаа өгүүлж, алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч, эргэлзээ айдсаа нээж, сул дорой байдлаа хүлээн зөвшөөрч, бусдаасаа тусламж болон залбирлыг хүсдэг юм а.
Би одоо тэр найзтайгаа 90 хэдэн оноос хойш одоо хүртэл найз. Яг хоо бид нар одоо цуг байхгүй байгаа. Тэр болгон өдөр болгон яриад харилцдаггүй. Тэгтээ яг миний сэтгэлд бол за ер нь миний одоо ингээд хамгийн ойрхон найзууд хинбэ гэхэд би бол тэр хүнийг заавал оруулна. Би ч гэсэн тэр хүний хувьд ийм хүмүүс байхаа гэж би найддаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл юу тэр харилцааг бий болгож байна? Чин үнэнээ нээж өгч байгаа нь л тэр харилцааг бий болгодог. Тэгэхээр бид нар одоо ингэнэ шүү, сүм доторч бай. Та бус амьдралын бус харилцаан дээр ч гэсэн та дүр үзүүлэхээ болж өөрийнхөө зөвхөн сайнаа харуулах гэж хичээхээ болж, тийм ээ? Яг жинхэнэ дүр төрхөө, жинхэнэ асуудлаа, жинхэнэ гомдол, хичнээн ичгүүртэй, хичнээн буруутай, хичнээн таагүй байлаа ч гэсэн тэр зүйлээ хуваалцахтал сая жинхэнэ харилцаа бий болдог. Энэ бол одоо хүний сэтгэл зүйн үндсэн хууль юм аа. Ерөөсөө л яг ийм зүйл л бидний хооронд харилцааг бий болгодог. Тийм ээ? Тэгэхээр яг амьдрал дээр бид нар эсрэгээр хийдэг. Гэтэл яг үнэндээ болвол яг энэ чин үннээ нээж байгаа л энэ л бидний хооронд жинхэнэ харилцааг бий болгодог ганц түлхүүр юм аа. Тэгэхээр энэ зарчмыг бид нар ерөөсөө хатуу ойлгож авах хэрэгтэй. Мэдээж хүний үндсэн зөн бэлэг бол тийм ээ. Бид нар бүгдээрээ ер нь хүний сэтгэл зүйн одоо нэг үндсэн том асуудал бол хүн өөрөө өөртөө таалагддаггүй. Тийм ээ. Хүн ер нь өөрөө өөртөө таалагддаггүй. Тэгэд яагаад өөрөө өөртөө таалагддаггүй вэ гэхэлэр өөрийгөө ингээд бусд одоо жишээлбэл ялангуяа одоо сошиал медиа их болцсон үед тэнд одоо ингээд айгүй сайн сайхан байгаа мундаг харуулж байгаа хүмүүстэй харьцуулахлаар би тэднээс хамаагүй дор гэдгийг харагдаад байдаг. Тэгэхээр одоо ингээд би өөрөөр хэлбэл тэр одоо өөр бусд хүмүүстэй харьцуулахад би тэднээс мяа байгаа юм чинь гэд би бас өөртөө тэр болгон таалагддаг. Нөгөө талаас за одоо бид нар ингээд өмнөх хичээлүүдээр ч гэсэн ярьжсэн тийм ээ. Хүний сэтгэлд нэг жижигхэн шүүгч байдаг юм аа гэж. Тийм ээ. Тэгээд өөрөөр хэлбэл та жоохон ядраад одоо ингээд нэг хямраад эсвэл ажил төрөлчин бүтэхгүй болоод ирхийн алдад таны дотроос нэг жижигхэн хоолоо ярьж эхэлдэг. Ганцааргүй чи шал мяаш штэ. Чи ёстой худлаа гарна штэ. Чамайг хүмүүс ингээд сайн хүн гэж бодоод үгүй штэ. Чи санаж байгаа ганцааргүй чи ямар хогийн зан гаргадаг блэ? Чи ямар өөдгүү блэ? Чи ямар мяа блэ? Тэ? Эсвэл чи ингээ өөрийнхөө одоо байгааг хараач чи. Тэ? Ийм ингэж шүүдэг хүний дотор ингээ өөрийгөө шүүдэг шүүгч байдаг. Тэгэд ийдгээр болон одоо бус хүчин зүйлүүдээс болоод яг үнэндээ хүн өөрөө өөртөө бараг таалагддаг. Тэгтэл одоо ингээд энэ миний ингэж өөрөө өөртөө таалагддаггүй, өөрөө өөрийгөө голдог, өөрөө өөрийгөө шүүдэг. Энэ сэтгэлээс, энэ хандлагаасаа л эдгэрх нь, чөлөөлөгдөх нь та бидний сэтгэлийн эрүүл мэндэд маш чухал байдаг. Тэгвэл ерөөсөө энэ миний өөрөө өөрийгөө шүүсэн энэ өөртөө дурггүй мэт байгаа сэтгэлийг эдгээдэг ганц зүйл бол өөр хүний чамайг эрхэн гэж үзэж байгаа хандлага л түүний чи эдгээдэг. Тийм ээ? За одоо тэр миний өөрөө өөрийгөө шүүдэг юм тийм ээ. Одоо манай ээж аав багш байсан. Тэгээд манай ээж аав ер нь жоо хатуу шаардлагатай өсгөдөг шүү дээ багш нар. Ялангуяа одоо бид нар социализмын үед үссэн одоо Балжин намч мэдж байгаа, Гунгаач мэдж байгаа, Сэлич мэдж байгаа. Ер нь бол бид нарыг ингээд ерөөсө хүүхэд тэгдэг юм шүү чи ингээрэй чи тэгээрэй чи онц сураарай чи тэгэхгүй бол буруу муухай шүү гэдэг нэг ийм туу дүрмэн дотор бид нар өссөн. Тэгээд тэр дүрмэндээ бид нар дүрмэнд нь зогсож чадахгүй байвал би ер нь болохгүй байна, би ер нь бүтэхгүй байна, би ер нь мяа байна гэдэг ийм мэдрэмж бидний дотор ингээд ухамсаргүйгээр төрөөд яваад байдаг. За одоо ингээд бид нар ингээд дотроо ингээд хүнээс нуудаг, яг үнэндээ ингээд дотроо өөрөө өөртөө таалагддаггүй. Тэгээд одоо өөр хүмүүст одоо ингээд жоохон тэр одоо ичгүүртэй юм уу өөрсдийн тэр одоо гологдмоор хүнд таалагдмааргүй зүйлсүүдээ бид нар нууж харуулах гэж хичээдэг тийм ээ. Ийм одоо зүйл дотор бид нар ингээд түүртэд явж байтал хэн нэг хүн ирээд одоо ингээд над руу хараад тийм ээ ганцөргөө чи зүгээрээ тийм ээ.
Би мэдчихэна чамд одоо чи иймнаас айд юм байна, иймнаас ичдэг юм байна, ийм юмд чи айгу буруутай мэдрэмжтэд амьдрд юм байна. Гэтэ чи зүгээрээ. Чи бол ер нь айгу зүгээр шүү. Тийм ээ? Тэгээд намайг яг чин үнэнгээсээ намайг тэгж эрхэмлэж үзэх аваас миний сэтгэл эдгэрдэг. Тийм ээ? Одоо хайрын хүний одоо бие бинийгээ хайрлах хайрын бие биендээ өгдөг зүйл ерөөсөө л энэ байхгүй юу? Та ингээд нууцхан дотроо өөртөө дурггүй, нууцхан өөрийнхөө дотор өөрийгөө шүүдэг, нууцхан өөрийгөө голоод явж байтал өөр хүн ирээд яг чамайг тэр байгаа бүх байдлаар чинь харах мөртлөө гү чи айгу зүгээр. Чи бол харин ч сайн шүү гэд ингэж хүлээж авахд нөгөө нэг одоо тэр өөрөө өөрийгөө шүүсэн, өөрөө өөрийгөө голсон, өөрөө өөрөөсөө дурггүй эдгээр зүйлсүүдийг өөр хүний чамайг эрхэм гэж үзэж байгаа тэр хандлага л эдгэж өгдөг. Тэрнээс чөлөөлж өгдөг. Тийм ээ? Тийм учраас хүнтэй харилцах харилцаа болвол ерөөсөө таны амьдралын одоо хамгийн нэгдүгээрх чухал зүйл юм аа. Тийм учраас бурхан одоо бид нарыг ингэж чухалчилж өгч байна. Тийм ээ? Чи ерөөсөө харилцаанд л анхаар, харилцаанд л эрхэмл, тэр харилцаанууд л чи хөрөнгө оруул, харилцаануудад цагаа зарцуул, харилцаануудад сэтгэлээ зориул. Тэгээд одоо хэлж штэ. Чи ганцаараа харилцаа бий болгоё гэвэл худлаа дүр үзүүлэхэ бол тэр одоо манай найз шиг ирээд болохгүй тийм ээ? Тэр ичгүүр, тэр буруутай мэдрэмж өөрөө өөртөө таалагдахгүй байгаа зүйлсүүдөө бусдтай хуваалц. Тэгээд тэднээс тусламж болон залбирлыг хүс. Ингэвэл жинхэнэ нөхөрлөл бий болдго юм а гэж хэлж. Энэ бол одоо бид нар сэтгэл зүйн маш үндсэн маш 2 3 чухал хуулийг харлаа шүү, тийм ээ? Энэ бол маш чухал шүү. Цааш нь та өнөөдөр зарим сүмүүдээс чин үнэн байдлыг олж чадахгүй. Тэнд чин үнэн даруй төлөв байдлын оронд хуурамч, дүр эсгсэн, улс төржсөн, хиймэл найрсаг зан, өнгөрцгөн яриа харилцаа илбэг байдаг. Хүмүүс баг зөөж, өөрсдөө тойруулан хан босгож, амьдралд нь бүх зүйл сайн сайхан байгаа мэт харуулдаг. Ийм зам хандлагууд нь жинхэнэ нөхөрлөлийг булшилдаг байна. За одоо ингэ бид юм уу? Би та нарт ингээд одоо хичээл зааж байна. Тэгээ би дандаа ингэхдээ одоо ингэж заадаг бол яах вэ, тийм ээ? За ер нь бол хүн айгүй зөв шударга байх ёстой шүү. Тийм ээ? Би айгүй зөв шударга одоо ингээл өөрийнхөө зөв шударга байсан айгүй олон сайхан жишээг аваад л яриад л тийм ээ? Тэгэнгүүтээ ингээд зарим хүмүүс ингэдэг гэд та нарыг ингээд шүүгээд тийм ээ? Тэгээ би та нарын өмнө л би ерөөсөө өөрийгөө энэ ганцрах шиг мундаг Кристиан хүн алгаа, энэ ганцрах шиг айгүй сүрхий сайн хүн алгаа гэдэг ийм л зүйлийг ойлгуулах гээд яриад байвал та нар миний яриг сонсохыг хүсэх үү? Тийм ээ? Ерөөсөө та нар зүгээр л жоохон сонсоод нэг хэсэг явж байгаад энэ нөхөр шал худлаа. Ийм хүн байдаггүй маа. Ингэж нэг их өөрийгөө те ингээд нэг хүний дээд гэж хэлж байгаа бол энэ бол хамгийн худлаа ярьж байгаа. Яагаад гэвэл хүн гэдэг бол хизээч ийм байдаггүй юм. Тийм ээ? Одоо бид нар ингэ ярьж шít. Зарим үед би надаас үнэхээр сайн зөв зан гарч болно. Гэсэн ч тодорхой нөхцөл нь бүрдэх юм бол яг тэрнийхээ эсрэг хамгийн муухайч зан гарна. Тийм ээ? Тэгэхээр би одоо ингээд өмнө та нарт ярьж би одоо тэр нэг гимзэм гэдэг тэр Достоевскийн тэр арманыг ингээд би нэг халт ингээд нөгөө нэг аудиогоор сонсоол байжсэн. Тэгээд тэр хүнийг ингээд зургалж байгаа зураг нь ийм байгаа байхгүй. Годомжинд нэг эмэгтэй охин ингээд согтуу байж гэн. Эсвэл нэг хүн амиа орлогоо гүрэн дээрээс үсэрч гэн. Эсвэл нэг хүн ингээд бааранд ингээд согтоод тасраад унсан чинь тэр гол дүрийн залуу хамгийн их сэтгэл нь яг жигнэсээ ингээд өвддөг тэр хүмүүсийн төлөө. Тэ? Очоод үйлчлээд туслаад л ингээд өөртөө байгаа сүүлчийн центээ өгөөд энэ хүүхдийг гэрт нь хүргээд өгөөрэй. Энэ хүнийг ингээд аваарай гэх ингээд энэ үйлдэлүүдийн харвал тэр бол ерөөсөө дунджаас сайн хүн харагдаж байгаа байхгүй. Тэгээ тэр намайг бол худлаа биш. Ерөөсөө ингээ өөрийнхөө хоол идэх гэжсэн одоо нэг 15 копекийг өгөөд энэ хүнийг таксигаар аваачаад гэрт нь хүргээд өгчхөө гэд. Бүр тийм сэтгэл гардаг хүн байгаа байхгүй юу? Тэг гол дүрийн залуу. Гэтэл тэр гол дүрийн залуу нөгөө нэг ингээд харахад тийм сайн хүн маань. Яг үнэнгээсээ сайн хүн маань.
яваад хоёр хүнийг алдчих. Тийм ээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ чинь юу харуулж байна гэхэлэр бид нар тодорхой нөхцөлд сайн хүн байж чаддаг. Тодорхой нөхцөлд биднээс хамгийн муухайч хүн болдог. Тэгэхээр хүн гэдэг чинь нэг биш юм аа. Тэгэхээр би та нарын өмнө одоо ингээд би ерөөсөө сайн хүн шүү, мундаг хүн шүү, би ер нь Библийг мэддэг, над шиг сүнслэг хүн байхгүй шүү гэд та нарыг ер нь ингээд нөгөө нэг яана би ингээд миний хичээл сууснаа ёо за энэ ерөөсөө би ч ер нь бүтэхгүй юм байна оо. Би ч ер нь нүгэлтэй юм байна оо. Энэ ганцрогч нь л их сайн хүн байна штэ гэдэг ойлголцтой төрж салж явах юм бол энэ бол маш буруу. Яг л энэ дээр би худлаа ярьж байна. Би өөрийгөө тэгж харуулж байгаа бол энэ бол буруу. Тийм ээ? Өөрөөр хэлбэл бид нар яаж юм? Баг зүүж, өөрсдөө тойруулан хан босгож, амьдралд нь бүх зүйл сайн сайхан байгаа мэт харагдуулдаг. Ийм зан хандлагууд нь жинхэнэ нөхөрлөлийг булшилдаг байна. Бид зөвхөн өөрсдийн амьдралаа үннээр нь нээх үед л жинхэнэ нөхөрлөл үүсдэг. Библиэд 1-р Иохан номын 1:7-8-д Бурхан өөрөө гэрлийн дотор байдагчлан бид гэрлийн дотор амьдрал бие биетэйгээ нөхөрлөж чадна. Хэрэг бид нүгэлгүй гэж хэлбэл өөрсдөө мэхлэж байгаа гэжээ. Энэ дэлхий ойр дотн байдал нь зөвхөн харанхуй далд нуугдмал байдалд байдаг гэж боддог бол Бурхан үүнийг гэрэлт бий болдог хэмээн хэлж байна. Бид харанхуйг өөрсдийн гомдол, шарах, дутагдал, айдас, бүтлгүүдэл болон алдаагаа нуухад ашигладаг. Харин гэрэлт бид эдгээрийг ил гаргаж, жинхэнээсээ хэн болохоо хүлээн зөвшөөрдөг. Тэгэхээр нэг үндсэн дүрм хэлж байна, тийм ээ. Бурхан биднийг бүтээсэн учраас та бидний амьдралд хамгийн чухал зүйл болвол бусдаа харилцаа юм аа. Бусдаа бий болгох нөхөрлөл юм аа. Тэр нөхөрлөлийг авч явахын төлөө гаргах золиос ч хамгийн чухал юм аа. Тэгээд чиний хийж байгаа карьер биш, чиний хийж байгаа ажил биш, чиний одоо олж байгаа нэр алдар биш, чиний хүрч байгаа эрх мэдлийн өндөрлөг биш. Харин хүмүүстэй харилцах харилцаан дотор ч л чиний жинхэнэ одоо амьдралыг чи аз жаргал оршдог. Чиний жинхэнэ хувь хүн болж төлөвшөх төлөвшлийн үндэс нь тэнд байдаг. Чиний яг бэлхэн бүрэн дүүрэн амьдрах амьдрал чинь ерөөсөө тэр хүмүүстэй харилцах харилцаан дотор л оршино. Тийм ээ? Бид нар яг өмнө нь ярьсан шүү дээ. За одоо Харвардын эрдэмтэд ингээд энэ дэлхийд хамгийн урт судалгаа хийгээд хүнийг юу аз жаргалтай болгодог вэ гэдгийг гаргаж ирсэн чинь ерөөсөө л харилцаа юм байна. Таны амьдрал ганцхан ширхэг, тийм ээ? Гүнзгий утга учиртай. Өөрөөр хэлбэл та тэр хүний өмнө яг багаагаараа байж болдог. Ганцхан ширхэг ийм харилцаал байхад та эдгэрдэг. Та илүү аз жаргалтай болдог. Та илүү өгөөмөр, найрсаг, бусдыг ойлгодог, инэрдэг хүн болж хувирдаг. Таны амьдралд хэдий ч нэ тийм харилцаа байхгүй байна. Таны харилцаанууд хэдий ч нэ өнгөц байна. Таны харилцаанууд хэдий ч нэ хорон байна. Та төдий ч нэ хорон хүн болдог. Таны сэтгэл таалагдах хүн байхгүй. Үргэлж хүнийг өөгн харна, шүүмжлэн, тийм ээ? Тэр хүмүүстэй нүүрэн дээр инэвчиг тэр хүмүүстэй дурггүй. Тийм ээ? Худлаа магтавч яг үнэндээ сэтгэл дотроо баг үзэн ядаж байдаг. Тийм ээ? Тэгээд тэр хүмүүстэй муу юм тохиолдвол таны сэтгэл жинхэнэ баяр хөөр төрдөг. Тийм ээ? Тэгэхээр юу намайг хизээд би тийм муухай хүн болоод хизээд би тэрнээсээ эдгэрээд байна вэ гэхлээр ерөөсөө л таны амьдралд байгаа харилцаануудаас хамаарч байгаа. Тийм ээ? Өөрөөр хэлбэл юу гэж вэ? Таны харилцааны чанар бол таны амьдралын чанар юм аа. Тэгэхээр одоо Бурхан бидэнд хэлж өгч шít. Чи харилцааг бий болгоё гэвэл жинхнэрээ л бай. Тэгэж худлаа дүр үзүүлэх хэрэггүй, өөрийгөө сайн хүн гэж харуулах хэрэггүй. Тэр ямар ичгүүр байна, ямар буруу байна. Түүнийг тэр хамгийн эмзэг зүйлсүүдээ бие биенийхээ өмнө нээж өгч байж л хүн чамтай тэр харилцах хүний чинь зүрх сэтгэл чиний өмнө нээгддэг юм байна. Тийм ээ?
Мэдээж хэрэг чин үнээр байх нь эр зориг болон даруй төлөв байдлыг хоёулангийн шаардна. Энэ нь жинхэнэ төрхөө ил гаргахаас хүмүүс хүлээж авахгүй байхаас мөн дахин бусдаас шарах авахаас айх айдастайгаа нүүр тулна гэсэн үг. Хин ийм эрсдлийг яах гэж үүрэх блэ? Учир нь ийхүү үйлдэх нь сүнсээр өсөх болон сэтгэл санаагаа эрүүлжүүлэх цорын ганц арга зам юм аа. За бид нар одоо ингэнэ. Та нарт ч гэсэн тийм туршлага байсан байх. Одоо ингээл жигтэйхэн ойрхон найзтайгаа хамаг юмаа хуваалцаад л ингээд явж идэг. Гэтэл тэр найз чинь одоо ингээд нөгөөдхий чинь ингээд цаашаага хов болгоод яриад тэгээ бүр одоо нөгөөх нь тараад бүр буруу зөв ойлголцол болоод тийм ээ. Эсвэл нөгөө таны яриад хуваалцсан хүн чинь таны яриаг шал буруугаар ойлгонгуудаа авчиад одоо ингээд таны зүрхийг шархлуулсан тийм ээ. Бид нар бүгдээрээ л ийм зүйлсийг туулсан байх. Тийм ээ. Одоо ингээл 10 жилийн ангиас авахуулаад л ингээл бид нар бол ер нь ингээл амьдралдаа баахан шарах аваад л баахан шарах сорогтол хүмүүс зогсоож байгаа шүү дээ. Гэтэл одоо ингээл бурхан орж ирээ дахиад хэлж штэ үгүй ээ. Чи ингээ баахан шарах сорогтой болоод тий. Тэгээд одоо ингээ чи нөгөө нэг жинхэнэ төрхөө ил гаргахаас айдаг болцсон. Тэгээд гаргаад ирэхлээр хүмүүс хүлээж авдаггүй маа. Бас хүмүүс ойлгодоггүй маа. Тэгээд хүмүүс ойлгохгүйгээсээ гадна энээс болоод надад дургүй болдог. Намайг одоо ингээд буруугаар ойлгодог, буруугаар хүлээж авдаг болчихно гэдэг ийм айдас байгаа. Тэгээ энэ айдсаас болоод бид нар одоо ингээд өмнө хэлсэн шүү дээ. Бид нар жинхэнэ харилцаанаас хайр бий болдог. Хайрын бид нар жинхэнэ харилцаа үүсгэх болсон. Бид нар дандаа өнгөцхөн харилцаа. Чи минь сайн уу, маань уу. Тэгээ одоо ингээл манай одоо бидний үеийн 60 мар хүрсэн хүмүүс хөөрхнөө мөрхнөө гэл би нэг уучсараа 60 настай хөөрхөн нэх байхгүй шүү дээ. Ер нь тийм ээ. Тэгэхээр ингээд худлаа өнгөцхөн үгсүүдээр бие биентэйгээ ингээ харилцдаг. Тэгээд жинхэнэ хайр өгөхийн оронд бие биенийг зүгээр бусдаас авах анхаарлаар л бидний сэтгэлээ тижээдэг болсон тийм ээ. Одоо тийм үг байдаг шүү дээ. Анхаарлын бид нар хайрын оронд анхаарлаар өөрсдөө тижээдэг болсон. Тэгтэл анхаарал гэдэг бол хайрын үрдэс юм аа. Та бүтэн талхаар биш, талхны үрдсээр л хооллоод яваад байгаа байхгүй. Тийм ээ. Бидний өнөөдөр бүр анхаарлаар өөрийгөө тижээх айгүй гоё шин одоо ингээд боломж үүд хаалга сүүлийн 10 хэдэн жилийн дотор нэгдсэн. Тэр нь юу вэ гэвэл Facebook. Тийм ээ, social media. Тэгээ би тэрэн дээр ингээд нэг зураг тавьчихаал тэгэл нөгөө хэдэн хүн лайк дарсан байна, хэн юу гэж бичсэн байна, тийм ээ. Нөгөөдхөө тоолоод л нөгөөдхөө уншаад л тэгэхээр тэр нь ингээд надаа нэг жижигхэн ч гэсэн сэтгэл санааны ханамж өгдөг. Тийм ээ. Хөөх надаа энэ одоо ингээд нөгөө нэг энэ одоо ангаа битэр ерөөсөд арилдахгүй гэсэн ангаа миний юм дээр лайк дарсан байна шүү дээ. Тэр нь надаа яг юу гэж санагдаж байна гэхээр тэр одоо хүний дарсан лайк маань надад юу гэж тусаад байдаг вэ гэхээр ангаа намайг амар анхаарч байна. Ангаа намайг амар сонирхож байна. Магадгүй ангаа намайг миний зургийг хараад ямар лайк юм бэ гэж бодож байгаа байх ч гэдэм үү. Тийм ээ. Өөрөөр хэлбэл бид нар нэг ийм зүйлсээр сэтгэлээ тижээдэг болчихсон. Жинхэнэ харилцаа биш. Ийм өнгөцхөн хуурмаг авч байгаа анхаарлын үрдсүүдээр бид нар өөрсдийнхөө сэтгэлийг тижээж амьдрдаг болсон. Тийм учраас энэ ертөнцийн одоо ингээд баахан ганцаардсан тийм ээ нэг ийм жоохон одоо бусдаа ойртож чадхаа болцсон харилцаа бий болгож чаддгүй тийм ээ. Тэгээ бид нар энэ ертөнцийн ерөөсөө нэг одоо энэ дээр бид нар одоо хамгийн ихний зарчмыг хэлж штэ. Чин үннээ тэр хүний өмнө илчилжээж чи харилцаа бий болгоно гэнэ. Тийм ээ. Бид нар үүнийг хийж чаддаггүй. Эннээс бид нар айдаг. Ерөөсөө тэр жинхэнэ үннийг бол бид нар дандаа нуудаг. Тийм ээ. Өөр хүнтэй уулзахлаар өстө сайхан өстө гоё болж байгаа. Өстө манай тэр маань ингээд энэ маань ингээд бахан удлаа ярина. Яг үнэндээ гэр дотор нь яваад орох бол болж байгаа айгүй баг. Тэгтэл тэрийг нуудаг. Болж байгаа айгүй сайхан ингээл чам туслах ёстой тусламж хэрэггүй. Хин надад тусламж хэрэгтэй гэдэг байгаа. Ингээд те ингээд бүр ингээ өөр амар ингэж өөрийгөө ингэж хамгаалдаг. Тийм ээ. Тэгэд
Ийм байдалтайгаар бид нар хүнтэй жинхэнэ харилцаа тогтоохгүй. Тийм ээ. Энэ байдлууд маань жинхэнэ харилцаа тогтоох биш, жинхэнэ харилцаануудыг устгадаг, хүмүүсийг ойртуулдаг биш, холдуулдаг зүйлс юм аа гэж бурхан хэлж байна. Тэрний оронд ойлгож байна ганцэргөө тий одоо ингэ чиний магадгүй чи үннээ хуваалцахад тэр үнний чинь сонсож байгаа хүн тэр болгон чамайг гүйцэд ойлгодоггүй. Чамаа буруу ойлгоно. Магадгүй чиний буруу муухайг сонсоод айгүй л дотроо баярлнаа. Айгүй л бахан ханнаа. Тэгээ өөр хүмүүс цаашаа сайхан хов болгоод яриадгүй нөгөө ганц зөрөгч нэг олон юм яриад библ гэд наач шаал худлагаар үлдэн шүү дээ. Тийм яриа явуулсан шүү наач. Наач бүр тэгдэг гэж шүү дээ гэд. Ингээд цаашаа яриад явчнаа гэдэг айдас байгаа. За бид нар ийм айдсан дотор хүлээстэй амьдраад тэгээ бид нар одоо ингээд жинхэнэ харилцааны оронд зүгээр л өнгөцхөн нэг анхаарлыг л бие биендээ солилцдог. Ийм л өнгөцхөн харилцаа өнгөцхөн одоо зүйлсүүдээр л бид нар өөрсдөө тижээж амьдраад байгаа. Тэгвэл одоо ингэж штэ. Бид нар түрүү юу гэж хэллээ? Таны харилцааны чанар таны амьдралын чанартай шууд хамааралтай. Өөрөөр хэлбэл юу гэж байна? Миний харилцаанууд хэдий ч нэ өнгөц байна. Миний амьдрал төдий ч нэ өнгөц байна. Би тэр амьдралаар яг бүрэн дүүрэн амьдрдаггүй. Зүгээр л он жил дундуур зүгээр туучаал өнгөрдөг. Та өнөөдөр өнгөрсөн амьдралаа эргээд харахад гоё баяртай, жаргалтай, тий. Тэгээд үнэхээр нэрээ сайхан байсан шүү гэдэг дурсамж нь хэр их байна. Эсвэл зүгээр л милийсэн хэдэн жил өнгөрцөн байна уу? Бараг юм байхгүй. Юу ч боллоо, тэгэхэд яалаа гэд, тийм ээ. Тэгээд тэр милийсэн жилүүд өнгөрцөн байх юм бол эн чинь үгсүг вэ гэхэлэр та өнгөцхөн амьдарсан байна гэсэн. Танд ганцхан амьдрал өгөгдсөн. Танд ерөөсө тоотой хитгэн тийм богинохон хугацааны л амьдрал өгөгдсөн. Та энэ нэг зүгээр л ингээд нэг өнгөцхөн зүйлсүүдээр тэр одоо үртсээр тижээгээд тийм ээ. Энэ амьдралыг зүгээр л ингээд мэлийгээд өнгөрөөчмөр байна уу? Эсвэл та тэрийг ингээд бүрэн дүүрэн амьдрмаар байна уу? Тийм ээ. Өөрөөр хэлбэл яаж юм? Надад өгсөн 1 жилийн амьдралыг би одоо нэг 10-20% нь л амьдрах боломжтой. Эсвэл би 80-90% нь ч амьдрах боломжтой. Тийм ээ. 1 жилийн амьдралыг би одоо яг 80-90% нь бүр 100% хүртэл дүүрэн амьдрах боломжтой. 10-20% нь өнгөцхөн амьдраад өнгөрөөчих боломжтой. Тэгвэл юу надад одоо 80-90%-ийн 100%-ийн амьдрах тэр амьдралыг өгөөд юу нь 10-20% өгчөөд байгаа вэ гэхлээр таны амьдралд байгаа харилцаанууд ч л таны амьдралыг дүүрэн болгодог. Таны амьдралд одоо ингээд та төсөөлөлтөө таныг яг байгаагаар чи хүлээж авдаг. Таныг шүүдэггүй, таныг ойлгодог, тийм ээ? Танд сэтгэл тавьдаг. Танд сэтгэлээ зориулдаг. Тийм ээ? Таныг баярлахад хамт баярладаг. Таныг гунихад хамт гунигалдаг. Тийм ээ? Ийм нэг ч гэсэн харилцаа таны амьдралд байвал та хувь хүний хувьд хэн болох вэ? Таны амьдрал хичнээн дүүрэн болох вэ? Тийм ээ? Тэгэхээр таны амьдралын чанар бол таны харилцаануудын чанартай шууд хамааралтай. Харилцаанууд бий болгоё гэвэл та хүмүүсийн өмнө чин үнэн байдлаа ил гаргаж ижил тэр хүн танд чин үнэн сэтгэлээсээ ханддаг. Тийм ээ? Одоо хүмүүсийн хоорондын харилцаанд нэг хууль үйлчлдэг. Ямар хууль гэхэлэр адил төстөө нь адил төстөөгөө л үүсгдэг. Би хүний өмнө очиод хэдийч нэг худлаа дүр үзүүлнэ, миний өдөөс ярьж байгаа хүн төдийч нэг худлаа дүр үзүүлнэ. Би тэр хүний өмнө очиод чин үннээ нээх юм бол тэр хүн ч гэсэн миний өмнө чин үннээ нээнэ. Тийм ээ. Тэгэхээр бурхан одоо биднэрт хэлж байна. Ерөөсөө за ганцэргөө чиний энэ амьдралдаа хийх ёстой үндсэн зүйл нэг одоо зүйл чи юу вэ гэвэл чи хүмүүстэй харилцаан дээр ажил. Тэр дундаа чи энэ сүмийн хамт олонтой чи бүр амьдралаа хуваалцаж амьдр. Тэр хүмүүстэй чи өөрөө зовлон жаргалаа хуваалж,
Тэр дотор байгаа хүмүүсийн зовлон жаргалаас үүрлц. Тийм ээ? Энэ дотор чи тийм өнгөцхөн худлаа, тийм ээ? Нэг өнгөцхөн тийм зүгээр л нэг ийгдэг сайхан харилцаагаар чи энийг өнгөрөөхгүй ээ. Чи бүр гүн гүнзгий харилцаа бий болгох. За тэгээд бурхан надад хэлж байна. Чи энэ гүн гүнзгий харилцааг яаж бий болгодог вэ гэвэл чи тэр хүмүүсийн өмнө чин үнэн байгаа байдлаараа л бай. Худлаа дүр гаргахаа бол, тийм ээ? Худлаа сайн хүн болгож эсэхээ бол, худлаа шудраг хүн байх гэж хичээхээ бол, тийм ээ? Чи яг үнэндээ, тийм ээ? Яг үнэндээ хүн болгоны сэтгэлд атаа жөтөө байж л байдаг. Яг үнэндээ хүн болгоны сэтгэлд жоохон хорон сэтгэл байж л байдаг. Яг үнэндээ хүн болгоны сэтгэлд, тийм ээ, нэр хүнд хөөцөлдөх гэсэн. Хүний өмнө өөрийгөө нэг жоохон гайхуулчих гэсэн, тийм ээ? Нөгөө хүнийг сонсохоос илүү өөрийгөө илүү ярьчих гэсэн. Тийм ээ? Ийм сэтгэл байж л байдаг. Тийм ээ? Тэр чин үнэн байдлаараа тэр чин үннээ тэр хүний өмнө гаргаж өгж ижил сая та хоёрын хооронд харилцаа бий болд юм аа. Тэгэхээр бурхан биднэрт одоо энэ харилцаануудыг бий болгох энэ үндсэн алхмыг биднэрт хэлж өгч. Жинхэнэ нөхөрлөлд хүмүүс бие биедээ чин үннээсээ ханддаг. Тийм ээ? Тэгээ хэлж байна. Мэдээж хэрэг чин үннээр байх нь эрд зориг болон даруй төлөв байдлыг хоёулангийн шаардна. Энэ нь жинхэнэ төрхөө ил гаргахаас, хүмүүс хүлээж авахгүй байхаас, мөн дахин бусдаас шарах авахаас айцтайгаа нүүр тулна гэсэн үг. Хин ийм эрсдлийг яах гэж үүрэх вүлээ? Тэ? Одоо хэлж штэ. Бид нар одоо түрүү чи яг миний хэлсэнчил бид нар бүгдээрээ янз бүрийн шарах авцсан байгаа. Хүнд итгээд хүн миний итгэлийг хуулсан байгаа. Хүн үннээ илчилсэн чинь хүн намайг доромжилсан байгаа. Хүний өмнө нээсэн халуун сэтгэл дээгүр хэн нэгэн шавхаатай гутлаараа гисгээд өнгөрсөн л байгаа. Ийм зүйл туулаагүй, ийм шарах аваагүй хүн гэж өрөөсөө байхгүй. Гэтэл бурхан бидэнд үргэлжлүүлээд хэлээд байна штэ. Үгүй ээ. Тэгсэн байлаа ч гэсэн өнөөдөр чи дахиад хий. Дахиад тэр жинхэнэ нүр төрхөө гарга. Бусд хүн хүлээж авахгүй байх вэ гэдэг айдсаа гатлаад чи жинхэнэ дүр төрхөө хүмүүсийн одоо тэр нөхөрлөх хүнийхээ өмнө нээ гэж хэлээд байна. Тэгэд асууж байна. Хэн ийм үрсдлийг яах гэж үүрэх юм бэ? Яагаад энийг хийгээд байгаа юм? Тэгсэн чи юу гэж хэлж байна? Учир нь ийхүү үйлдэх нь сүнсээр өсөх болоод сэтгэл санаагаа эрүүлжүүлэх сорын ганц арга зам юм аа. Тэ? Та сүнсээр өсөе гэж ивэл үнэн төрхөөл нээ. Та сэтгэл зүрхээ эрүүлжүүлэе гэвэл та өөрийгөө жинхэнэ байдлаар нээ. Тийм ээ? Яагаад Библиэд шинэ гэрээнд ингэж repent гэдэг үг, нүглээ намжил гэдэг үгийг яагаад ингэж хэлээд байсан? Яг одоо яг нүглээ намжлах гэдэг үгийг ингэж орчуулсан үгийг сонсохлоор биднэрт нэг ингэж яана би амар буруутай штэ муухай штэ уучлаарай одоо ингэ дахиад тэхгүй гэж байгаа юм шиг ингэ тусдаг. А яг үнэндээ repent гэдэг үг нь юу вэ гэхлээр яг утга нь ямар утгатай үг вэ? Одоо юуг өгүүлдэг юм бэ? Тэр одоо repent гэдэг үг нь тэр тухайн зүйлийг хардаг байсан хараагаа солиод өөрөөр харж эхлэхийг л хэлж байгаа. Тийм ээ? Тэгэхээр бид нар одоо тийм үг өгдөг шүү дээ. Сэтгэл одоо бид нар өмнөх хичээл дээр өмнө нь эдгэрлийн баяр хөөр дээр үзчихлээ. Та хэр зэрэг их зүйлийг сэтгэлдээ нуун тэр хэмжээгээр өвчтөй байдаг гэж. Тийм ээ? Өөрөөр хэлбэл би одоо ингээд өөрийнхөө гим нүгэл эсвэл өөрийнхөө ичгүүр гэж бодож байгаа зүйлсүүд эсвэл яг үнэн бодол, үнэн мэдрэмж тийм ээ? Би одоо ингээд сэлэд дургу байгаа мөртлөө сэлийг хараад энийгэд амьдраад байхад би одоо ингээд сэлэд дотроо нэг дургу хөрцөн гомдолч байдаг юм уу нэг зүйлээ би ингээд нуугаад байна шүү дээ цаана. А энэ хэмжээгээр би өвчтөй байдаг. Хэдий ч нэг нууц хадгална. Харин тэрний оронд хизээд эдгэрл ирнэ гэнэ. Би одоо ингээд сэлээ дээр очиод сэлээ. Би чамд одоо ингээд
үннээ хэлмээр байна. Тэгээ юу гэхэлэр чи дээр үед намайг тэгсэн чинь ингэж хэлээ. Тэрнээс хойш би чамд ингээд ерөөсө дургу хүрээд болохгүй байгаамаа. Тийм ээ? Чиний тэгж хэлсэн үг чинь надад одоо юу гэж санагдсан бай гэхэлэр чимүү ганцруу хийм бэ? Би бол чиний дэрийг хамаагүй дээр гэдэг ийм л мэдрэмжийг надад төрүүлсэн. Тэрнээс болоод би ерөөсө энэ гомдлоосоо салж чадахгүй байна. Тэ? Би хэрэг одоо ингээд сэлийн өмнө очиод яг ингээд хэлэх юм бол одоо сэли магадгүй ихэнх л буруу ойлголцол байгаа шүү дээ. Тэгээ сэли яана би тэгсэн юм уу? Би ерөөс тэгж бодож хэлээгүй. Надаа миний амьдрал ийм болоо би тэр үднээс л ингэж хэлсэн. Тэгээ ингээд бит хоёулаа бие биенийхээ өмнө яг чин үнэн байдлаа нээвэл сая нөгөө нэг бит хоёрын хооронд үүссэн байсан хорон байдал маань битэрийн хооронд жинхэнэ нөхөрлөл бий болгох үүд хаалга болох юм аа. Тийм учраас тэр Библиэлд байгаа тэр repent тийм ээ үннээ хүлээ нүглээ намынчил үннээ хүлээ тийм үннээ хүлээн зөвшөөр гэдэг үг чинь санамсаргүй бичигдсэн биш. Энэ бол зүгээр л нэг шашны ёс журамч биш юм. Биднийг бүтээсэн бурхан биднийг юу өөрчлөхийг л биднэрт хэлж өгöd байгаа. Тийм ээ? Танд харилцааны янз бүрийн асуудалтай хүн байж болно. Тийм ээ? Тэгээд одоо би яадгийн тийм ээ? Балжинын битэрийн хооронд нэг асуудал үүссэн. Тэгэл би худлаа балжиныг харахлаараа инээгээд тэгсэн мөртлөө ингээд цаашаа буруу харахлаар энэ мө балжин юм гэдэл тийм. Тэгээд одоо ингээд яваад байдаг байж болно тийм ээ. Тэгэхээр энэ хандлага маань намайг яам гинэ? Намайг улмал өвчтөй болгох. Би балжинын ганцхан дургу байгаа тэр балжинын дургу байгаа миний дургуутсэл ганцхан балжинам руу хандаж үлддэггүй. Тэр балжинам руу хандсан миний дургуутсэл миний эргэн тойрон байгаа хүмүүс рүү хальдаг. Тийм ээ. Би одоо балжинам дургу хүрсэн бол би эхнэр хөхтрүүгээ уцаарлна. Тийм ээ. Өөр хүнтэй ярьж яснаа янз бүрийн айш гаргах тохиолдол байна. Тийм ээ. Өөрөөр хэлбэл тэр балжинам дургуутсан дургуутсал бол намайг өвчлүүлээд байгаа. Миний сэтгэл санааг өвчтөй болгоод байгаа. Тэгэхээр тэр сэтгэл санааны өвчин байна. Миний амьдралын бүх салбарыг бас өвчлүүлдэг. Тэгэхээр эдгэрлэх хэрэгтэй. Тэгвэл эдгэрэх ганц зам нь юу гэнэ? Жинхэнэ төрхөө ил гаргаж тийм ээ? Тэр үннийг зөвшөөрөх нь. Би одоо балжин дээр уцаар ч юм уу яриад балжин юм аа. Би одоо ингээд чамд ингээд дургу хүрээд, уур хүрээд, чамтай уулзмааргүй санагдаад тийм ээ? Чамааг ингээ юм ярихлаар доторх стандартч юм уу стандартаас солиорва чи дэргээд ингээ яваад байгаамаа. Тэгээ нэг ийм асуудал байна. Тэгээ одоо уучлаарай тийм ээ. Би одоо бурхны өмнө чиний өмнө би үннээ хүлээж байна. Тэгээ одоо ийм л юмнаас болсон юм шиг байна. Чи тэр хооронд ийм асуудал бий болжээ. Тийм ээ. Магадгүй балжин юм ч гэсэн надад дургуун хүрээд яваад байж. Эсвэл балжин дэрэг огт мэдэхгүй ч байж болно. Тийм тохиолдол зөндөө байдаг байсан. Та өөрөө мэдээгүй байсны танд бүр нэг хамаагүй хөндлөнгийн хүн бүр амар гомдцсан амар дургунд хүрсэн явжлээдэг үстэй. Тийм ээ? Тийм тохиолдол зөндөө байдаг. Тэр хүн таныг стандар амар муу хэлж бүх яасан болоо гэж. Та тэгсэн биш үү? Тэгээгүй дээ. Бүр мэдэхгүй, тийм ээ? Тэгэхээр хэрв тэр хүн ирээд миний өмнө үнэн сэтгэлээ нээх юм бол бит хоёрын хооронд сэтгэл нээгддэг. Тэгжил жинхэнэ харилцаа бий болдог. Тийм ээ? Тэгэхээр одоо Библиэлд хэлж чинь Яаков 5:16 дээр үүнийг байнга үйлдэхтэн гэж. Нүглээ бие биенийхээ өмнө хүлээн зөвшөөрч бие биенийхээ төлөө залбир. Ингэснээр та нар хамтдаа дүүрэн эдгэрэн амьдрнаа гэж. Тэгэхээр өөрөөр хэлбэл яах нь бид нар одоо би энэ энэрл сүмийн хүн болгоны өмнө нэг үүрэг хүлээж штэ. Би одоо ингээд энэрл сүмийнхаа хүмүүст заримд нь би таалагдаж болно, заримд нь таалагдахгүй байж болно, зарим нь надад дуртай байж болно, заримд нь би дургүй байж болно. Тэгвэл би одоо энэ харилцаануудыг засъя, би нөхөрлөлийг бий болгоё гэвэл яах нь вэ? Би тэр хүний өмнө очиод одоо яг нэг би тэр сэлигийн өмнө, балжины өмнө нэмээ өмнө очиод хэлж байгаа шиг одоо би миний сэтгэлд нэг ийм яваад байна. Тэгээд би магадгүй буруу ойлгосон байх те. Ингээд чамайг ингэж олон жил би ингэж хараад ингээд дургу хүрээд сүм дээр чамтай дайралтахлаараа ингээд нэг чамайг харахгүй өнгөрчих гээд тэгээд одоо сүмд харахлаар чамтай уулзчих болно гэд төрүүлж гарч гүүгээд одоо ингээд айгу удаж байна.
Тэгээд ийм байдал байна гэд ингээд чи миний төлөө залбирч өгөөрэй тийм ээ. Ингээд нүглээ бие биенийхээ өмнө хүлээн зөвшөөрч бие биенийхээ төлөө залбир тийм ээ. Ингэж байж л харилцаа засагддаг. Би одоо өмнө нь нөгөө нэг эхнэртэйгээ муудалцаж ирсэн түүхээ ярьжсэн ш та нар тийм ээ. Одоо ингээд хаанаас ч ихсэн тэгээ нэг мэдсэн чи одоо сар шахуу ерөөсө толхилцоол байгаад байдаг. Чи тэхгүй байсан, чи тэхгүй байсан. Чи чинь тийм бидтэй. Чи ингэдэг бидтэй. Чи мэддэм биш юм уу гэдэг ингээл хорон үг би рүүгээ шидэл. Тэгээ сүүлдээ одоо ингээд бүр ингээд хитрээд ирлээ. Тэгээд эхнэргээ дуудаа за суужээ. За юу болохгүй байна. Би одоо миний юу чиний дургу хүргээд байгаа. Тэ? Чи нэг 10 зүйл хэл би өөрийгөө мөрөхгүй нэгийн ч хатгалзахгүй би дуугаа сонсъё. Тэгэл ингээл манай эхнэр яриад 4 5 дор хүрж яхад нь би энээс болоод байгаа юм байна шүү дээ. Миний дургуутсалч эндээс эхэлсэн юм байна. Манай эхнэрийн ч гэсэн дургуутсал эндээс эхэлсэн юм байна. Тэгэд хаанаас энэ бүх үл ойлголцол тийм ээ. Тэгээ бид нар ингээд ярьж өмнө нь одоо хүний сэтгэл зүйд байдаг нэг хууль ярьсан шүү дээ. Би одоо ингээд энэ хурцаа ер нь надаа нэг ингээд дургу гэж бодчих юм бол одоо ингээд надаа нэг тийм мэдрэмж төрчиж хурцаа жигнэсээ дургу ч юм уу жигнэсээ дургу биш ч байж болно шүү дээ. Загтал би яг хурцааг нэг тэгээ бодчихлоо. Тэр цагаас ахуулаад хурцаагийн надаа дургу байгаа баталгааг би дандаа олж хардаг. Тийм ээ. Тэр энэ хардаа над руу нэг сонио хараад байгаа. Тэр түрүү ингээд тэд нартай уулзаа намайг төхөд очсон хурцаа цаашаа эргээ явчлаа. Энэ ингээд байгаа хөөхгүй. Тэ? Юу хаамаагүй хөндлөнгөө хурцаа эхнэр битэрийн хоорондын маргаа яг л тэгж байгаа юм чинь. Тэ? Би тэр нөгөө нэг маргааны түүхийг ярьсан шүү дээ. Ингээд машин бариад явсан чи зам заагаад болтгоо. Тэгэхээр би одоо ингээд миний доктор ямар дургуутал төрсөн хин намайг одоо тэнэг гэж бодоод байгаа юм. Би энэс их машин барьсан шүү дээ. Би одоо энэ хавийн замыг мэддгээр баг өөрөөрөө бахархдаг хүн. Тэгтэл манай эхнэр надад заагаад байгаа бол намайг тэнэг гэж бодож. Тэгэл тэр цагаас ахуулаад хэлж байгаа үг, харж байгаа хаарц нэг үгийн сэжүүр болгоныг харж барьж аваад тэр энэ ингээд намайг тэнэг гэж бодоод байгаа байхгүй. Тэгээд би ч одоо ингээд өөрийгөө тэнэг гэж бодуулцахлаар тэр чинь надад айгүй хөндөөр байна. Тэр хөндөөр байдалд төрөхлөөр хүн яадаг гэхэл буцаагаад нөгөө үнэ өдөх гэж эхэлдэг. Тэгэнгүүт одоо миний дотроос бүр хорон сэтгэл төрж эхлэв шүү дээ. Ингэж хэлүүл хишгээгийн дургу хүрдэг. Ингүүл хишгээгийн одоо зөвүүн хүрдэг гэж байгаа тэр болгоныг хийж эхэлдэг. Тэгээд яг суугаад одоо яг ингээд энэ дээр байгаа шиг тийм ингээд нүглээ бие биенийхээ өмнө хүлээн зөвшөөрөөд ирэхийн цагт тэр бүх зүйлс яг л тэнгэр цэлэмжээ юм шиг байхгүй болцсон. За намайг ерөөс тэнэг гэж бодоогүй байна гэдэг нь л миний нөгөө нэг сэтгэлийг тайвшруулад тэгээд нөгөө нэг намайг тэнэг гэж бодоод байгаа учраас би эхнэрийгээ бас өөрийг нь тэнэг гэж батлах гээд оролдоод байсан бүх оролдгууд зогсчихлоор харилцаа зөв зүгээр болчихж байна. Тийм ээ? Тэгэхээр юу гэж хэлж байна? Яаков 5:16 нүглээ бие биенийхээ өмнө хүлээн зөвшөөрч бие биенийхээ төлөө залбир. Ингэснээр та нар хамтдаа дүүрэн эдгэрэн амьдрнаа. Зөвхөн эрсдэл гаргаж байж л бид өсдөг ба хамгийн хэцүү эрсдэл нь өөртөө болон бусдад чин үннээрээ хандахгүй юм аа. Тэгээд сүүлд нэг өгүүлбэр байна. Өөртөө болон бусдад чин үннээрээ хандахгүй юм аа. За бид нар яг үнэндээ одоо хүний нэг том асуудал бол бид нар өөрөө өөрсдөө маш их хуурдаг. Хүн бол ер нь өөрийгөө хуурахын мастер. Тийм ээ? Би одоо ингээ өөрийнхөө хийцэн нэг ичгүүртэй яг н хорон санаагаар тийм ээ? Төрүүчийн би одоо ингээ хэлдэг шүү дээ. Манай ихнэр намайг тэнэг гэж бодож ийн гингүүд миний дотроос янз бүрийн тийм хорон одоо зүйлс ургаж гарч эхэлж шүү дээ. Ингээл хор гарч ирээ. Тэгээд ингүүл хишгээгийн дургу хүрдэг. Яа тэрийг нь хийдэг. Ингүүл би одоо ингээ хишгийг яавал би одоо өвтгөх вэ гэдэг зүйлийг л хийж эхэлж байгаа шүү дээ. Энэ ч нь бол яг хүнээс гарч байгаа хорон зам байхгүй. Тэгээд тэрийгэ болохоор би ингээд нөгөө нэг өөртөө захын зургаа чи ингээд амар балиарт хоронтоод эхлэе шүү гэж зөвшөөрч чаддаггүй. Үгүй би зүгээр л тэгсэн штэ. Үгүй би зүгээр л ингэж л хэлсэн штэ. Гэт ингээд өөрийгөө хүртэл хуурдаг. Бусд хүнийг төдийгүй өөрийгөө дандаа хуурдаг.
Тийм ээ. Тэгэхээр ямар эрсдэл гаргана гинэ? Жинхэнэ төрхөө бусдын өмнө ил гаргаж ээж та бусдаа жинхэнэ харилцааг бий болгоно. Жинхэнэ харилцаанууд л таныг хувь хүний хувьд сүнсний өсөлтийг өгөн, таныг эдгэн, таныг хувь хүний хувьд илүү одоо төлөвшсөн хүн болгоно. Бас энэ таны амьдралд байгаа баялаг харилцаанууд л таны амьдралыг сая бүрэн дүүрэн болгодог. Тэгэхээр үүнийг бид нар хийж амьдрах ёстой гэсэн. За тэгээ өнөөдөр энэ түрээ зогсъё. Дараагийн 7 хоногт 18 дугаар бүлгийг цааш нь үргэлжлүүлж үзье, тийм ээ. Өөрөөр хэлбэл одоо бид нар яаж энэ харилцаануудыг бий болгох вэ гэдэг эдгээр зүйлсүүдийг одоо Бурхны биднэрт хэлж өгсөн аргуудаар суралцж байна гэсэн үг. Хамгийн ихнийх нь бид нар чин үнэмнээс бие биентэйгээ харилцаа, чин үнэн байдлаа нээ гэж суралцлаа.